was just a girl. We're like diamonds in the sky. Don't you worry, yeah. Yeah, yeah. Except for me. Starships were meant to fly. Cause it's always a good time. За тэгээ та бүхэн бичлэгээ дуустал бидэн таамдаагаараа учрна гэвэл танхимын бичлэгнээс 5,000 төгрөг хэрхэн байг түрээслэх амун ямар ч такс ямар ч уух юм авахгүйгээр Монголд бол 15 сая төгрөгийн цалинтай гих бүжигчин охтуудыг ханагийн гудамжид үн төлбөргүй чөлөөтэй үзэх боломжтой гэдгийг харах болно. За тэгээс subscribe дарж лайк дарж бидэнтэй нэг дээр ингээ бичлэг рүү орцгоё. За үрийн банкн дээр очсон байхгүй юу? Тэгсэн чинь суулгаж ийсэн аа. Цааны цагийн хууг гаргачихлаа. Ингээд түлэгсэн ч ээжтэйгээр ханагийн гудамжаар явсаар одоо шинэ банк руу очиж үзэх гэж байна. Цааны цаг нь бас болсон байна уу үгүй мэдэхгүй байна. Гэхдээ үгүй яваад үзье гэж явж байна. Ажин. За Монгол соёлуудаа гараад ирсэн. Бано нэг. За тэгээд данаа нь бас мөнгө солиулахад нэлээд удсан. Энд ч гэсэн мөнгө солиулах бараг цаг боллоо. Тэгээ миний ингээд чээж мөр идэр хорсоод байн түлэгдчихсэн. Тэгээ одоо бид нар Макдоналдс идэх явж байна. Ер нь Вьетнам хоол надад ерөөсөө зохихгүй би идэж чадахгүй байгаа. Үнэр мөнрэн ч гэсэн айгүй амар агаад байгаа. Тийм учраас Макдоналдс идье гэж явж байна. Азийн орнуудын хоол ер нь надад жоохон хэцүү байдаг. Тэгээд өчтөр орой түүрээр явж байхдаа буфе хоолнд орсон. Тэгээ буфе хоолнд ороод дандаа солонгос хоол идсэн би. Тэрнээс хойш буфе хоолнд чинь 4 цаг үед орсон. Тэгээ тэрнээс хойш юу ч идэхгүй бараг худалчинд 24 цаг юм идэхгүй явж байна. За ус уусан 2 аяг кофе уусан тэгэл явж байна. Одоо тэгээ хоол руу орох чинь. Энд чинь хүмүүс бүр амар зузаан хувцастай би л ганцаараа шалтан явж байна да. За явсаар эдгээр ч одоо нэг юм цай шиг юм уугаад самар ч юм уу гудамжиндаа сууж идэг хүмүүс юм. Ажил төрөл хийдэг юм уу? За ингээд явууны замаар ингээд мотоцикл нь явна. Энэгээр дүүр ингээд нөгөө байкууд нь. Uniqlo. Энд Uniqlo and за өшөө хит хитэн дэлгүүр байсан энэ төөрөө. Амар хөдөлгөөстэй яг ингээд миний хөдөлгөөн харах юм бол ингээд цоохор цаа эднэр нь болохоор яг ингээд нарны тас түргсэн газар багтаа. За Вьетнамын хамгийн гоё зүйл нь болохоор энэ 378,000 дон буюу 20,000 воноор бүргэр 4 уух юмтай чикен авч болдог. Маргатаа наашаараа. За ингээд ханаа хотыг тойрж үзэхээр хоп аяллыг сонгосон. За ер нь бол би энэгээр тэнэгээр явахдаа хотын аяллыг ер нь хопыг сонгочдаг. Тэгээд одоо хүсэх юм бол тэр газраа спот дээр буугаад дотгошоо ороод үзээ явж болдог. Бид нар бол ханаад одоо буугаад дотгошоо орж үзээд байх шаардлага байхгүй гэж үзсэн учраас нэг цагийн ингээд зогсгүйгээр тойроо явцдаг энэ сонголтыг хийсэн байгаа. За бид нар ингээд hop гэд аяллаа автобус авсан байна. За энэ аяллаа автобус маань болохоор ингээд one round trip нь 150. Тэгээд 3 цаг, 4 цаг, 4 цаг, 24 цаг, 48 цаг гэдэг
ялгаатай. Тэгээ бид нар болохоор зөвхөн 1 цагийн 150,000 дон буюу Солонгос вон бид нар Солонгос амьдардаг болохоор Солонгос вон руу өвлөж чадаад байгаа байхгүй юу? Тэгэхээр воноор болохоор нэг 20,000 юм уу? 150,000 дон чи хэдэн вон гэсэн үг юм бэ? 150,000 дон. хав 6,000 вон. Үнэ. За ингээд аялал маань эхэлж байна. За тэгээ бид нар ингээд нөгөө нэг энэ автобустаар ингээд аялаад хотоороо тойроо явж байгаа турист спотууд дээр очихоор энэ чинь ингээд чихвчээр тайлбар өгч байгаа шүү дээ олон хэл дээр. Тэгээ бид нар зарим нь англи дээр зарим нь солонгос дээр ингээд тайлбар сонсож байгаа. Гэхдээ бүр амар баржигнаа шуугантай ерөөс юу сонсогдохгүй байсан бүр чихээ маань алж исэн. Тэгээ бид нар өмнө нь ингээ харж исэн болохоор л энэ тэр ах шуг энэ байх шуг гэж таамаглаж исэн болохоос биш ямар ч мэдээлэл авч чадахгүй зүгээр л ингээд сайхан тойрол дууссан байт юм аа. За энэ бас Вьетнамд бид нар ингээ нөгөө түүрээ хайж хахад харж исэн Jeep-тэй аялал гэж бас нэг сонирхолтой төрөл аяллаа төрөл байгаа. Jeep-тэй гэхээс бараг 69-тэй аялал гэд хэлэхэд болно юм задгаа 69-тэй аялт юм бэлээ. За бид нар ингээд одоо Train cafe руу явж байгаа байхгүй юу? Тэр харж байна та нар тэр явган үний ногоон гэрэл ассан багаз гítэл ингэж орж иж байгаа байхгүй юу? Яаж зам гарах юм бэ? Бүр эднэр ингээ гэрэл мэддэг юм уу? Эсвэл замын хөдөлгөөний дүр мэдгүй. Бүр данаанаас амар энэ ханаа. Тэгээ өдөрт замын хөдөлгөөнд ингээ оролцдог байкныхын тоон 5 сая ч шиг манай хүн амаас их заяа. Энэ зөвхөн ханаад гэж байгаа штэ. Аимшигтэй наасан. За ингээд Train cafe дээр ирсэн. Үүднээс нь ингээд хүмүүс шууд менюгээ харуулад ингээд манах руу орох уу гэдэг юм билээ. Бид нар ч тэгээ меню зэнийг нь хараагүй. Нэг залуу дагаад л явъё гэж сайхан уужин Монгол цангаараа явцсан. За энэ чи ингээд хүмүүс чинь тэрвэрлдэл үнсэлцэл зүгээр зураг хөргөл май рил мил юу гэдгийг бүгдийг л хийдэг юм бэлээ. За тэгээд энэ Train cafe үзэж байгаа бол ер нь орой ирүүл айгу гоё юм бэлээ. Өглөө ирснээс илүү оройн ингээд янз бүрийн тэр дээгүүр байгаа чимэглэл гэрэлэн чимэглэлүүд насаад амар гоё үзэсгэлэнтэй болчт юм бэлээ. За тэгээд энэ чинь нөгөө уух юм хүмүүсудаа уугаад за одоо нөгөө ингээд ийм амар ойрхон өнгөдөг. Одоо тэр ногоон хиймэл ийм зүлэг шиг би юм байгааз тэрнээс илүү гардггүй тэрнээс илүү гарсан бүх сандал ширээ мэрэгээ буцаага тавьчихд юм бэлээ. За тэгээд энэ богоно нь ирэх цагийн хуваарууд байдаг. Яг тэр цагийн хуваарийн үеэрээ бол энэ кафенууд ингээ бүр суудалгүй болоод дүүрчдэг юм бэлээ. Эртхэн ирээд суудлаа аваад байж байвал болдог. За тэгээд ганц ирээд ингээ явчихгүй. Яг бид нарыг очисон тэр өдөр ингээд бид нэр юм хумаагаад яриа сууж итэл дахиад ирлээ гэл сүүлдээ бүр залхсан. Ёо ямар их ирд юм бэ одоо явъя. Эхний хідэн амар гоё байсан ч гэсэн сүүлдээ ингээд ирсээр бид нар бүр 3 муурын train өнгөрөөсөн баха. Тэгээ бүр сүүлдээ залхаа за явъя гэж явцгаасан. За алдарт egg coffee буюу нөгөө өндөгтэй кофе уусан. Яг л шингэн тирамису маш нэлон. Тирамису ч угаасаа л өндөг штэ тий сахартай өндөг. Энэ одоо бас л яг тирамису нэлээ. За ингээд манай аяллаа бас амар гайхалтай нэг мөч байк. Night market. But now 2026. Now New Year 2026. Yeah. Yeah. Lunar year. Yeah. New Year 2026. You can say Vietnamese. That. Ойлгодгүй дад гэдэг нь ойлгохгүй тэгсэн сүүлд нь мэдсэн чи харин Happy New Year гэсэн үг юм шиг байлээ. Шинэ жил гэсэн үг юм шиг байлээ. Тэгээ манай энэ жолооч ахаа амар жалчаах байсан. Би бүр тас сурч явж байна. Нөө Вьетнам ууг бүр тас тэрч явж байна. Oh my god. We are all together. Тэ манай энэ ах бас
амар залчаагийн дээр бас амар шоуч гэх юм уу. Бас ингээ машин жишээ жоохон шүргэж мөрөх гээд оролдоод байгаамаа. Яна. Янди бэди мэн уу зүгээр. Ирээ байк юмсоо. Одоо энэ байкн дээр бид нар үнийн доошо буулгаад нэг хүний 100 гэснийг 50-50-аар сууж байгаа. Тэгээ ер нь бол ярьдгийн байх шүү манайхаа. Өгөхгүй гэж болин явха боллоо гэж хэлсэн бэ ямар амир юм бэ? Хөлцөө. Энэ малгай хитснэ юм. Яна. Ай тэрээс үгүй. Тэ сая юу гэсэн бэ мэдгүй. Hanoi Vietnam, Hanoi Vietnam. Hanoi New Year 2026. Yeah. New Year 2026. New Year. New Year. New Year. It's New Year. New Year is. Манай хоёр хаана явж байгаа юм болоо? Миний аваад. Тэр урд явж байна. Тэр урд манай хоёр явж байна. Энэ ягааны урд? Атэ гортага байк. Thank you for your friend. Yeah. Happy. Hey, Indra. Yeah. Янди бэда. You go her name. You go her name. Манай Her name. What's her name? Her name. Indra. Indra. Yeah. Yeah. Indra. Hello, Indra. Hello, Indra. Hello, Indra. Wow. Ayan na. Atoy bэда. Ер нь байк он сурмаар санагчлаа. Энэ байк авсан. Үу энэ машин. Oh my goodness. Яа мөрөлдөхнэ яг. Яг араас шат. Яа. За ингээд Train Cafe-гаас бид нар Night Market руу байк түрээслээ явсан. За Grab дээр бас байк түрээсэлт юм лээ. Бид нар болохоор энэ удаад болохоор зүгээр шууд тохиролцоод тэгээд эхний удаад бол энэ хүмүүс хүний 100 гэхээр боли явахгүй махгүй гэд орхиж явж мавч байгаа дүр хэсгэнгүүд бид нар ч ингээ хямдруулаа тэгээ хүний 50-аар явсан. За Night Market дээр очиод худалдаа хийхдээ бас яг адилхан одоо хэлсэн үний 50% хүртэл ямар ч гэсэн буудаг. Тэгээд буулгаж болохгүй ингээд олигтой сайн болгож өгөхгүй болоод орхиод явж маахангут. Үгүй тэдээр аав гэж хонож чинь дахиад дууддаг нэг 90-ад оны ирээн шиг зэ юм анаха. Тэгдэм байлээ шүү. За тэгээд өнөөдрийн аяллаа хамгийн hot сонирхолтой хоёр зүйл болвол нэгдүгээрт нь байк, хоёрдугаарт нь бол Train Cafe байлаа. Урсгал өрөөд явлаа бүр. Улаан гэрлэр орлоо бүр. Энэ дээрээс авсан гэж юм байна. Байхгүй байна. Хурдны зам шиг хийхээсээ. Хурдны сан байт юм уу? Энэ хэлээний манай хэлээс ирж байгаа биш. Тийм үү?
Юу бүм палаж малаж байкн дээрээс санган овсоо. Ундгүй байна. Би дээр бүр ингээ хоёр гараар ингээ барьж байна. Нөгөө хоёр бол нөгөө жолооч тас төвчтэй явж байна. Гэхдээ би бол эхлэхдээ бол энэ Яа, нам энэ амар чи хүчрээд тас орсон. тэмэрцэн ихэлсээ. Юугийн хүнээл хэлий. Тэгээ сүүлдээ бол аюулгүй байна гэдгийг ойлгоод өөрөөсөө барьж тэрч мөрөх байсан. Ёо. За мөнгө чамд байгаа шүү. Oops. Аяа. Thank you. Come on. Have a good journey. Happy New Year. Yeah, ta. Өгчлөө. Yeah. Энэ угаасаа юм аваад ирчихээ. Bye bye. Come on. За энэ нөгөө night market нь энэ night market нь болохоор 5 дахь хагасан бүтэн санд нэгддэг. За энд болоо зүгээр нөгөө A copy, B copy, C copy, D copy, E copy, F copy гэх бүгдөө байгаа. За юм баг бүх брэнд байгаа. Энд чэнэс юурээс байхгүй. Энэ өмд гэхэд л миний заараас авсан өмдтэй амар адилхан байсан. За энэ чэнэс төдөлгүй жоохон цаашаа яваад цэнгэний гудамж эхэлж байгаа. За энэ цэнгэний гудамжинд бол бүр ягуун үнэн төгжирч байгаа. За өмнө нь бол байкн төгжирдэг гэсэн бол цэнгэний гудамж хүн төгжирч байгаа. За урдлын хүннийг алхуул чинийг алхах гэсэн үг. За энэ цэнгэний гудамжинд бол 80% шалдан гэх юм аашийн. Одоо баг нүцгэн шахуу юм бүжгэлж байгаа хүүхнүүд бол битүү дөрөн байсан. За би сонсохдоо бол ханаа хоши минь бол энэ цэнгэний гудамжаар бол их сонин садан үзүүлбэрүүдийг бол нарийн сайн явах юм бол үзэж болдгоо гэж сонсч ийсэн. За бид нар бол тэгж нарийн сайн явсангүй зүгээр дундуур нь тойрч өнгөрөөд гарсан. За тэгээд энэ ханаадаа гадаадуудын дунд нэлээд алдартай байдаг баарнууд дээр очиж үзсэн. За баарныхын таксных нь үнэ нь болохоор 40 сая дон. Үгүй 4 сая дон буюу солонгосоор бол 20 мянган воны үнэтэй такстай байсан. Тэгээд бид нар нэлээд ядарсан учраас бол дотгошооноо ороогүй. Ингээл тойрол өнгөрсөн. За энэ бүжгэлж байгаа хүүхнүүд бол битүү дүүрэн байдгийн байлээ. За энэ чэнэсээ гараад бид нар буудал дээр очиж амарсан. За ингээд бид нар өглөөн нь буудтынхаа өглөөний цайнд ороод тэгээ энэ чэнэсээ шууд круиз аялалдаа гаргаж байгаа. Энэ круиз аялал болохоор нэг өдрийн аялал. Хонохгүй өглөө нь яваад оройн ирэх юм аялал. Нэг хүний сая 500 мянган дон. За солонгосоор бол нэг 70-80 мянган төгрөг вон. За тэгээ өдрөдөө болохоор нэг буфе хоолтой гэдгсэн. За ингээд хоолоо идээд өглөөнийхөө цаг угаа шууд круиз аялалтаа гарч байгаа. За солонгосоос гарснаас хойш аялал ямар санагдав? Айл нь хамгийн таалагдав? Айл нь хамгийн таалагдаагүй вэ? Ер нь бол аялал аюу таалагдчихээн. Вьетнам манай Атаман хар гэдэг байна. Тэр байна. Аялал ер нь Вьетнам цасыг бодоход хамаагүй гоё ороо юм байна. Таалагдаагүй зүйлөө санаанд орохгүй байна. Байхгүй юм биш үү? За хамгийн таалагдсан зүйл. Хамгийн таалагдсан зүйл. Гэхдээ өдөр болгоно л нэг гоё юм болчихсон. Тэгэхээр яг тэр гэж онцлох юм байхгүй юу? Би Вьетнамын аяллыг зохион байгуулчих бүр ингээд хүмүүс аваад аялал ингээд хайд хийчихв. За хойноос ямар аялал нь хамгийн таалагдсан, юу нь хамгийн таалагдаагүй вэ? Таалагдаагүй юм бол байхгүй. Өөрийнхөө захиалсан хот хоорондын автобус нь жоохон дургүйсэн. За хамгийн таалагдсан. Хамгийн таалагдсан байна л тэгээ өчигдөр wishlist-д байсан байк. Тэ. За марал юу нь хамгийн таалагдаад, юу нь хамгийн таалагдаагүй вэ? Зүгээр замаар гарахдаа машинаас битээ ягараа л гэж хэлмээр. Тэгээ байкн дээр суугаараа байк янз юм байсан шүү.
За миний хувьд бол хоол ерөөсөө таалагдаагүй. Вьетнам хоол амар хэцүү байсан. Хамгийн анх бид нар нөгөө нэг Дананд нэг юм Вьетнам ресторанд орсон байхгүй юу? Тэгээд жуулчид амар их ордог гэд орсон. Тэгээ үүний хувьд бол амар хямдхан байсан. Гэхдээ амт нь яг миний тест биш байсан. Тийм болохоор надад жоохон хэцүү байсан. Гэхдээ дараа нь би бургер идчихсэн л дээ. Тэгээ таалагдсан гэвэл бүгдөө л таалагдсан нэрнгээсээ. Данаанд өдрүүд ч гэсэн гоё байсан. Тэгээд ханаад ирсэн ч гэсэн гоё байсан. Өчтөр одоо train bike гэдэг бас гоё байсан. Орой массаж хийлгэсэн чинь бас амар гоё байсан. Тэгээд ер нь бол гэхдээ Вьетнам руу ирэх гэж байгаа хүмүүс бол яг онлайнаар захиалсан захиалгуудыг бол угаасаа хямдруулж чадахгүй шүү дээ. Ирээд авах байгаа зүйлүүдээ ярих юм бол ер нь хямдардгийн байлгүй шүү гэж хэлмээр байна. За тэгээд бүгдөө крузен дээр уулзцгаая. Амар салхитай. Гэтэ амар гоё байна. За ингээ буфет хоолнд орж ин крузныхаа үүний дараа бид нар Сангот Cave гэдэг агуур очсон. 1000 шат дэше өгсөд энэ агууд орсон. За энэ агуу болохоор шохон чулуун агуу. Одоо ингээд ус шохон чулууг дотроо ингээд агуулад тэгээд тусахтаа таазан дээр ингээд багахан хэмжээний шохон чулуу үлдээж байгаа юм. Доошоо тусахтаа бас хэсэгэн шохон чулууг аваад нэг газар тусчаа штэ. Эдгээр нь ингээд олон мянган сая жил давхарлцаар байгаад ийм тусал хэлбэрийн одоо унтсан эсвэл доороос ургасан ийм бүтцийг бий болгож байгаа ийм агуу байсан. За тэгээд агууны одоо дээд хэсгээс нь гэд байгалийн үзэмж болох үнэхээр гайхамшигтай сайхан газар байсан. Йоо, үнэр бол өстой таасаг байна те. Тэгээ ургамалтаа нийлэхээр бүр амар гоё фреш. За бидний энэ одоо крузтай аялал хийж байгаа энэ халуун бай бол 1600 гаруй юм аралтай бас маш олон шохон чулуун агуунуудтай. Тэгээ чулуун зэвсгийн үед бол энэ агуунуудад хүн амьдарч исэн одоо эдвэлгийн зүйлүүд бол олдож байсан гэсэн тоо баримттай тийм бэлээ. За тэгээ круз аялалд явхад бол шилтэй болон пластик ус уух зүйлийг авч орохыг хоригдж исэн. Тамблер юм уу өөр одоо ямарваа нэгэн байдлаар уух зүйлийг шингэн зүйлийг бол авч орохыг зөвшөөрдөг. Шил пластик нэг бол хоригдж исэн. За тэгээд энэ арлуудын дундуур ингээд крузтай аялах бол үнэхээр диваажин шиг ийм гайхалтай мэдрэмжийг өгч исэн. Хизээч энэ мэдрэмжийг дахиж мэдрэхгүй юм шиг санагдж исэн. За круз аяллаа маань бас нэгэн хөтөлбөр бол ингээд завтай болон каяктай аялал байсан. Тэгээ биднэрт бол манай гайд санал болгоод та нар бол заваар аялаа, каяк бол ингээд сэлж чаддаг, ус нь нэлээд сайн хүмүүсийн сонголтоо гэж хэлсэн учраас бид нар ингээд каяктай аялсан завтай аялсан байгаа. гоё юм байна. За биш. Окей, эко энэ үзчих чаа. Smart monkey яг. Йоо. Энэ гэхдээ сайн хүмүүс хийх юм байна уу? Манайд бол алцгаж байгаа мөргөлдөж өгөх юм байна. Ааха. Эсвэл нөө эргээд идэж штэ нэг газар. Мэдрэмжтэй хийж байгаа сте. Ааха. Тэгэхээр нэг жоохон ингэхэд л чинь өнгө штэ. Өнөө. Бид нар бол гол дээр нь төгжрөл үүсгэх бүлээ болох юм. Тийм ээ.
нөөд үзье гэсэн. Энэ нэг дөрөв тэдэх юм нэг эндээс автаа. Тэгээ сандарч байгаа дунд юм унснаа. Тэгээ айгуул. Одоо эн чинь ингээ мөрөглөө шүү дээ энэ хараа. Тэр. Айгуу. Чаддаг хүмүүсийг хийдэг ажил юм байна. Тийм ээ. Si орныхоо бид хамлсан юм уу? Бид тийм гоё. Йоо, энэ амар гоё. За юу болох юм болохгүй юм хийгээд шүгэлдэж мүгэлдээд байна. Битүү улаа ирээ ногоон. Амар тэгчтэй. Одоо би симфон тавиад өгөх та нарт. Тэгсэн чи самчин гараад ирлээ. Хаан вэ? Тэр дээр сууж байгаа. Оо тийм биш. За энэ хэсэг бол бүр үнэхээр деваажин байсан. Үнэхээр гайхамшигтай. Дараагуудаа эрэхтэй бол заашгүй каякн дээр суун. За ингээд тэгээд круз дээрээс далаад нар жарахыг харах үнэхээр гайхалтай, гайхамшигтай сайхан байсан. За бид нэр тэгээд крузэн дээр буцаж ирээд одоо бас нэгэн арал дээр очиж хэсэг нар жарахыг харж цагийг зугаатаа өнгөрөөсөн байгаа. За тэгээ орой ирэхэд бол круз дээр пати идсэн байгаа. Орой жинго 11 12 хүртэл ингээд пати даад манай хангууд чинь ингээд солонгосоос гарахаараа бүр задгаа авдгийм байх гэдгийг энэ цаг мөчөд мэдсэн. Тэгээ дэлхийн өнцөг болон бүрээс ирсэн жуулчтай хамт нэгэн үчиг крузэн дээр шоудж өнгөрөөсөн байгаа. Үнэхээр сайхан дурсамжтай цаг мөчөг өнгөрөөсөн. За тэгээд энэчнээс нэг гишүүн маань Солонгос руугаа буцаад маргааш өглөө нь бид нар Хана хотыг орхисон байгаа. Ингээд энэ орой болоод бид нар ханаад өнгөрүүлсэн сүүлчийн орой байлаа.